За манай эдийн засаг цагаагаар удирдлагаас хамаардаг юм онцлогтой. Яг эдийн засгийн эд одоо эрчимтэй өрнөдөг үйл явц нь өрнөдөг сар нь их цөөхөн сар байдаг. Тийм учраас одоо энэ хаврын үйлрэл эхэлж байгаатай холбоотой ялангуяа манай эдийн засгийн гол ачааг үүрдэг уул уурхай, барилга, газар тариалан, ноос ноолуурын салбарууд бол хаврын үйлрэл эд эрчимч эхэлдэг. Энэ үед хатуу хөлөөрөө тогтоовол одоо өвлийн үед хатуу хөлөөрөө тогтоосноос эдийн засгт учруулах хохирол нь бол их олон дахин байх болов гэж бодож байгаа. Тиймээс бид нар иргэд аж ахуйн нэгжүүд энэ халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар их маш хариуцлагатай байцгааж нөгөө талаасаа бизнесийнхаа үйл ажиллагааг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх энэ одоо үйл явц нь маш чухал байна. Тэгжвэж бид нар яг энэ цар тахлын үед туйлдсан эдийн засгийг өшөө гүнзгий хямрахаас сэргийлэх юм амин чухал алхам болох байхаа гэж бодож байгаа. Бид бүгдээрээ одоо хэвлэл мэдээлэлээр харж байна. Засгийн газараас бол сая 10 их ноёдын хөтөлбөр зарлаад хэрэгжүүлж эхэлж байна. Ер нь бол бид нар бас тийм бүгдээрээ хариуцлагатай байгаад зөв менежмент хийж чадах юм бол энэ эдийн засгийн хувьд бас харьцангуй хохирол багтаагаар давах юм боломж байгаа болов уу гэж өөдрөгөөр харагдах бас найдвар төрөд байгаа. Тэгэхээр бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг одоо үргэлжлүүлэхийн тулд иргэд аж ахуйн нэгжүүд та бидгэд цөмөөрөө энэ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь бас туйлын чухал болчиход байна.